Яа, бичлэг хийжсэн төвчээ хүмүүсээ. За тэгээ хүмүүс цуглуулсан хооронд та бүхэнд юу танилцуулна. За би энэ харахгүй зүйл юм. Ask, mute, play sound. Яа, чартан болоо. Бэстлэн шинэ компьютертэй сайн хийв. Ерөөсөө юу гарахгүй. Бэстлэн дээр зүйлээ сууж чадахгүй яана. Яасан? Би жоохон компьютерийн мэдлэг муутай энэ дээр гардаад байна. Gmail, Google-ээр дандаа бичлэг хийгээд суусан. Тэгээд Zoom руу нэг хүнээр бас л сайн зөвлөгөө авах цаа. Яах гэж байгаа вэ би чи? Тэгтэл юу вэ? Сайн байна багшаа. Орж болж штэ хүмүүс орж чадвал. 76 болсон байна. 78, 79. Аюулгүй. 81 болчихлоо. За. Чидэж байна. Чамруу шир юм. Энэ болж байна. Нэг шир хийж байна. Хөөе тэ мьют мик хаахаа мэдчихэж байгаа үстэй гэж байна. Бүгдийн энэ мьют гэлээ. Копи. Харин Оо. Бүгдийн мьют болоод баяа болох юм. Гэвч тийм хүмүүс сая хаачлаа ш та мьют гэж хаач болж ийн хаасан мэн сая. Тэгэхээр би нээчлээ. Таг ганцаараа суусан чи эвгүй байна. Таг ганцаараа болсон чи нэг санагдаад явчихлаа. Та ярьж би танаа яриг цагийн шүү. Тэгэхгүй бол нөгөө зарим нь мик нээцний мэдхгүй цаанаа яриад ингээ хичээл дотор яагаад гэдгээ. Тэгэхээр бүгдийг хаацсан дээрээ шаардлагатай бол өөрснөө ингээ нэгээд юм асууж ш. Тийм ч. 93. За За. Ховсонд орж ховсонд орж үзээгүй хүмүүс байгаа юу? Ховсонд оруулаад би ховсонд оруулна гэж заавал бичсэн байна хүмүүсээ. байна. Ховсонд оруулах нэг нүг. Ингээд ховсонд орох юм байна. Үзэг юм байна. Тэгвэл чадвар өнөөдөр та нарын би хэрвээ миний цэвэрлэгэнд хангалттай цэвэрлэгдэж чадаад та нарын сүв өөрсдөө хангалттай цэвэр ариун байгаа. Энэ юм гой зургтай юм байна. Чадхал юм бол тэгээ та нарын бодлын хаалт төгжээ байхгүй байх юм бол босон горч бүгдээрээ чадна. Яагтвэл ховс чинь зүгээр ховс гэдэг нь юу гэсэн үг хэлээр сүнсий чинь сүнсний ертөнцтэй л холбогдох юм. Ерөөсөө тэнд ямар ч нэг гайхаад гэдэг юм нэг амар итгээд зүйл гэж бодоод хоёроосоо шаардлага байхгүй. Бүх эрдэм ухааны цаанд хоёр өнгө байгаа. Зөв зүйлд сайхан ашиглах юм бол маш хүчтэй. Зөв зүйлд буруу ашиглах юм бол маш аюултай. Бүх юм ялгаагүй шүү дээ. Бүх юм. Чи байж адилхан шүү дээ. Сайхан үгээд байх юм бол сайхан ирчтэй. Сайхан үр дүн дагуулна. Үгийг ашиглаад муухай хараалын үг хэлээд хармуу хэлээд байх юм бол үг аюултай. Хүнийг алдчих чадна. Яг тэрнтэй адилхан ховс гэдэг зүйл өөрөө асар хүчтэй эрдэм. Түүнийг зөв зүйлд ашиглах юм бол үр дүн өндөр. Буруу зүйлд ашиглах юм бол үр дүн бас аюултай тийм. Тэгэхээр ингэж л ойлгох. Тэгэхээр бид нар сайн зүйлд ашиглахаа сайн зүйлд ашигладаг тэр боломж гэдэг юм уу чадвар ухааныг нийт түгээх гээд яваад байгаа нэг талаасаа шүү. Нөгөө талаасаа юу яг л бясалгал, реки, шири одоо юу гэдгийг тарин, марин, дом, шившлэг тэр бүгд чинь адилхан одоо юу эрчмийн хүч агуулгадж байгаа. Яг ховс тэрний л өрөөсөн. Тэрнээс энэ ховсоос завтаагаа зайлаад ховс тийм гинэ, баба гинэ гэж өрөөсөө тэгж ойлголт байх ёсгүй. Бясалгалч гэсэн аюултай буруу их юм бол.
Грек ширээ бүгд ялгааг өөр юу байдаг вүлээ те? Бүгд ч те. Тарны хүчийг буруу ашиглаад аюултай. Өгдийн хүчийг буруу ашиглаад аюултай. Тэгэхээр та бүхэн ямар нэгэн болгоомжлол үүсэж байгаа битгий одоо айн 100 хүн болоод угаасаа нэг дээд багтаамж нь авахгүй энэс дахиад цаашаа хүн орчих боломжгүй болчихж байгаа. Тэгэхээр та бүхэн маань одоо тэр өрөөсгөл бодол гэдэг юм уу ямар нэгэн байдлаар өнгөц авцсан ойлголт байгаа бол түүнийгаа гээгээрэй. Тэгж байж та нар сая ховсонд орох бэлтгэлтэй болно шүү. Ховсонд оруулчаад сүнсний ертөнц буюу сүнсний хязгааргүй эрчмийн уудам орон зайруу. Өнгөд эрчмийн орон зайруу. Чанад ертөнцийн орон зайруу. Эцэг өвгдийн чинь орон зайруу. Холбох гэж байна. Сүлжээг нь сувгуудыг нээж өгөх гэж байна. Тэгэхээр цэвэрлүүлээ үнэхээр би одоо юу гэдэг нь яаж мэдэх үү? Би сүүлийн үед нойр мотойгоо, би сүүлийн үед ажил төрөл бүтэхгүй байгаа. Сүүлийн үед миний сэтгэл санаа тогтуун биш байгаа. Миний зүн хаалттай байгаа. Миний зүрх өвдөөд байгаа. Юу гэдгийг бэ? Тэр бүгдийг чинь одоо цэвэрлэх боломжийг ховсоор өнөөдөр та бүхэн таниулах гэдэг байгаа байхгүй юу? За тэгээ бүгдээрээ би заавар дээр өвцөн ба сүү унаа гэв. Сүү уулгаж байгаагийн гол зорилго юу? Наад сүүний эрчим гэдэг нэг зүйл байгаа. Амин хүчлүүд байгаа сүүнд агуулгаж. Тэр болон амин хүчлүүд тэр одоо уургийн одоо нийлэгч гэдэг юм тэрүүгээр цэвэрлэгээ их дөхөн болох гэдэг. Уургт би махан би чинь. За тэгээ хажуудаа дөлөө гэдэг юм уу, зулаа гэдэг юм уу, лаагаа гэдэг юм уу бадрачаарэ. Тэгээд бүгдээрээ хэвдэх ёстой. Доо зүгээр байна шүү наа. За тэгээд хүн яагаад ер нь одоо юу гэдэг зөнгүү гэдэг юм уу ямар нэгэн байдлаар махан бие чилээтэй сэтгэс нь амгалан бос байдаг. Тэгэхээр энэ олон сүүд, энэ олон хөрлүүд гал ертөнцтэй харьцаа бид нар одоо юу гэдэг гараа хөдөлгөөл одоо энэ чулууг барьж जैन те тэр одоо өвс ногоог зулгааж जैन гэдэг шиг бидний бие дээр эрчмийн биег агуу том бие байна. Сүнсний сүнс гэсэн. Тэгэхээр тэр сүнс өөрөө маш хязгааргүй энэ торгон эрчмийн орон зайруу чөлөөтэй нэвтэрч явах тийм олон бүр сүүдтэй байдаг. Тэр сүүд буюу нарийнхан сувгууд дээр эрчмийн тэр нарийн торгон судлууд дээр бас эргэлтийн орон зайнууд дээр бохир эрчим гэдэг юм уу таагүй эрчим эсвэл таагүй эрчмийг тээвэрлэдэг ямар нэгэн зүйлүүд цаашаа наалтчих, хуримтлагдчих, бөөгнөрчих, шавчих юм бол сүүд хаагдчих жаа. Сүүд хаагдахлаар бид яах юм? Бидний эрчмийн авч чадахгүй. Бидний сүнсгэл эрчмийнхаа хоол тэжээлээр тэтгэгдэж чадахгүй. Тэр хэрээрээ бидний махан бие өөрөө эрчмийн хүчинд сүнсгэл дотор байгаа эрчмийн хүчинд махан бие ажиллаж хөдөлмөрлөж дууж хурдаж идэж ууж байгаа, унтаж амарч байгаа. Тэр бүх үйлдэлүүдээр гасаа бий болчдөг байхгүй. Нэг талаасаа. Гэхдээ би өнөөдөр та нарт дэмжлэгээний ховс хийх гээгүй. Би зүгээр л та нарын зөнгийн сувгуудыг нээж өгмөр байгаа. Би та нарын тэр нэг хаалттай хүрдүүдийг нээж өгмөр байгаа. Тэгээд хүрдүүд нэгдчих юм бол яа гэвэл махан бие, эрчмийн бие хоёр сүнсгэл бие хоорондоо маш нэгт холбоотой байх боломжтой. Тэр хэрээр сүнсгэл бие сүнсээс ирэх, сүнсний далд ертөнцөөс ирэх, танад ертөнцөөс ирэх мэдээллүүд, эрчмүүд мэдээллийн тэгээд энэ бие рүү чинь нэвтэрч орох боломжтой. Тэгжээж тарих уян бүрэн бүтэн ажиллана. Арга билгийн хоёр тарих зэрэг ажиллана. Тэгжээж юу үнэн бэ, юу худалдаа, би ямар замаар явах ёстой вэ? Би өнөөдөр энэ зүйлийг хийх ёстой юу, хийх ёсгүй юу? Эсвэл би өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсч чадчихэв үү, чадахгүй байна уу? Бүрэн авч чадчихэв үү, чадахгүй байна. Эсвэл хэн нэгэн хүний дагаад намраад хийсэд явах юм уу? Тэнд нэг мундаг хүн гээд дагаа явж идэл нөгөөх нь худлаагээ бас нэг өөр мундаг хүн гараад ирлээгээ бодъё. Дахиад тэрний аясаар намраад багчид бас нэг хүн тэндээс өөрөө хэлээд ингээд эсвэл ингээд хамхуул мэт салхинд хийсэд явах юм уу? Энэ амьдралын үн цэнтэй хугацаануудыг үр ашиггүй олон хүний амаар яваад байх юм уу те? Энд чинь болохгүй байхгүй. Тэгэхээр Монгол хүн бүр өөрийн гэсэн сэрхүүтэй, хөг сэрхүүтэй, зөв бэлэгтэй. Хүн бүр бэлгийн тарих гэж агуу том тарих байна. Тэр энэний л холбоосыг би та бүхэн юу яаж өгөх гэсэн юм? Нээж өгөх гэсэн. Тэгээ өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсоод өөрсдийнхөө одоо зөв рүү явж байгаа мэддэг.
өвдөөцөөс ирж байгаа захиас даалгаврыг тосоод авчих. Боломжтой, чадвартай байлгах. Тийм л одоо хүсэл зорилгодоор өнөөдөр энэ цэвэрлэгээ хийж байна. Хүн болгон чаддаг аргаараа л цэвэрлэгээ. Миний хамгийн сайн чаддаг арга ховсоор цэвэрлэгээ хийж чаддаг. Зарим хүн одоо тий янз янзаар хийн. Хүн хүнд байгаа авьяасаа л ашиглана. Зарим нь уртын дугаараа, зарим нь тэр бяцлаглаараа, зарим нь тэр ширээ рекийг, зарим нь тэр танинаараа, домоороо юу байж бол бүгдээр нь. Миний одоо хувьд гэдэг юм уу? Бусад арга боломжууд надад байгаа. Гэхдээ илүү чадвар, илүү чадварцсан гэдэг юм уу? Илүү одоо таньж мэдчихэж байгаа арга маань ховс учраас нэг талаасаа. Тэгээд чаддаг бүхнээрээ одоо нэг юм болохгүй та бүхэн. Тэнгэрийн сургалт нэгэнтээ орсон та бүхэнд ялангуяа Тэнгэрийн эрдэм суралцах гэж байгаа бол та нар Тэнгэрийн оршихуйтай холбогддог чаддаг байх хэрэгтэй. Тэндээс ирж байгаа мэдээллүүдийг тосоод авах одоо сүвчин нээлттэй байх хэрэгтэй. Тэндээс ирсэн мэдээллүүдийг тархиндаа задлаад унших оюуны чадамжтай байх хэрэгтэй. Тэр утгаараа л энэ цэвэрлэгээ гэдэг зүйлийг хийх гэдэг байгаа шүү. Тэр та бүхэнтэй зөв ойлгоорой. За тэгээд юу яа? Бүгдээрээ хэвтцгээе. Ховсонд оруулахад бол илүү хэвтүүлэл хэлбэр байдаг. Яагаад тэгэхээр та нарын одоо биений булчин шүрмэсрэг ер нь бид нар ингээл энэ амьдралдаа янз янзын ажлыг хөшөж суугаад гэдэг юм эсвэл хөдөлгөөнгүй машин байгаад эсвэл зогсоод эсвэл эв хавгүй одоо унтаад эсвэл эв хавгүй үйлдэл хийсээр хагаад энэ тэнд махан биенийхээ булчин шүрмэсүүдийг маш ихээр чивчрүүлчихсэн, чангаруулчихсан, хөшөөчихсэн байдаг. Тэгэхээр энэ бүх хөшөлтүүдийг тэрний чинь завсраар маш олон хийн сууд явж байна. Эрчмийн судлууд явж байна. Маш олон мэдрэлүүдийн одоо тэр хэлхээнүүд, утаснууд явж байна. Тэгэхээр тэр бүгдийг чөлөөлүүлэхийн тулд та бүхнийг хэвтүүлж байгаа. Нэг талаасаа, нөгөө талаасаа би махбод сулраад хэвтээд ингээд суларчихсан булчингийн зангирал баг зэрэг их бага хэмжээгээр тавигдсан байхад тэргээр гүйж байгаа эрчмийг та нар мэдрэх боломжтой болчдөг байхгүй тархич нь. Тийм учраас заавал хэвтүүлж байгаа. Тэгээд цэвэрлэгээний явцад маш их эрчмийн хувирлууд явагдах хэрэгтэй. Сөрөг бараан эрчмүүдийг чинь биеэс чинь хөөж гаргана. Зарим нь хувиргана, эерэг эрчим рүү хувиргана. Дутуу байгаа эрчмийг нь нөхөн. Нэг эрчмээс нөгөө эрчмийг нь үүсгэн хувирган бий болгоно. Тэгэхээр тэрэнд юу хэрэгтэй гэхээр сүүчин хэрэгтэй байна. Сүүн дотор агуулгах чинь олон амин хүчил, олон эрдсүүд дагуулгах чинь эрчмүүдийг ашиглаад цэвэрлэгээ нээсвч цэвэрлэгээ хийж ингээд бид байгаа бүх эрчмүүдийг хөөд гаргачдаг юм биш. Хувирлахын ухаандор тэр чинь хувиргаад эрэгтэй эрчим болгоод үлдээдэг махан бид чинь. Бас тийм боломж байгаа. Тэгэхээр бас сүг тэр зорилгоор ашиглаж байгаа. Мэдээж нөгөө талаасаа сүүчин цагаан эсүүдийн хамгийн үндсэн хоол хичээл учраас дархлааны эсүүд биднэрт хэрэгтэй байна. Дархлааны эсүүд хүчтэй байх юм бол надад засал хийж хахад та бүхний бид дотор байгаа сөрөг одоо тэр янз янзын хайдлуудыг гэдэг юм уу буртгуудыг хар бараан эрчмүүдийг задлахад хөөхөд бас ажил одоо тэд туслана хэмээ үзүүлнэ. Иймэрхүү зорилгоор заалаа байлгаж байгаа шалтгаан. Угаасаа лааны галыг хувиргаж чад хүчрэх том галан орон зай галан одоо эрчим болох гэдэг. Тэр галын огторгой ертөнцийн үе түмэн галан судууд галан оршихуудаас ох эрчмүүдийг гэрлийн, туяадын, цацрагийн, галбатын ох эрчмүүдийг гал дээр чинь татан болох гэдэг. Тэгээ тэр эрчмийн тусламжтайгаар та бүхэн заслихтай ашиглах гэдэг юм шиг. Мөн галаар холбоос үд үүсгэх гэдэг. Далд ертөнц рүү холбоос үд үүсгэх гэдэг. Яагаад гэвэл хүн болгоны магадгүй зарим хүмүүсийн хувьд тийм эрчмийн сүүд ихээр хаалттай байх боломжтой, хурдууд гацаатай байх боломжтой, зарим нь бүр хаагдсан цаг боломжтой. Тэр бүхнийг эргүүлэхэд тэр хаалтууд дандаа эрчмээр сурж байгаа. Тэгэхээр тэр эрчмүүдийг эрчмээр нь далан эрчмээр задлж цэвэрлэж шатааж устгаж үгүй их гэдэг. Тийм учраас гал хажууд нь заавал хасааж байгаа. За тэгээ бүгдээрээ нүдэн дээрээ хаалттай. Дотоод дуу хоолойгоо сонсохын тулд дээшээ таас ширтээд гэрэл хараад 9 шидийн бодох бодлоос чинь чөлөөт юм. Бодлыг чинь энэ видео чинь төвлөрүүлэхийн тулд нүдэн дээр чинь хаалт бол тавьж байгаа. За тэгээд чимээ гарахгүй юунуудаа хаагараад микрофонуудаа одоо нэг ч хүн чимээ гаргаж болохгүй. Яагтвэл ховсонд ороход хүмүүс маш
Амар амгалан байх хэрэгтэй. Зөвхөн дотгошоо төвлөрөх боломжийг хангах хэрэгтэй. Та бүхэн одоохондоо анх удаа орж байгаа учраас дотгошоо нэг чимээтэй орчинчсан хүн дотгошоо төвлөрөх боломжтой байдаг. Тийм аргачлалууд байдаг. Тэгэхээр энэ удаад тийм аргачлал хэрэглэхийг зорьсонгүй зүгээр ямар ч байсан чимээгүй л болцоочих нийгмийн төв болохгүй. Энэ адилаа гэдэг үний микрофоныг хаалаа. Тэгээд эрдэм чинь багахан зүйлээс эхэлдэг. Агаа бүхэн энгийн зүйлээс эхэлдэг гэдэг шиг багахан зүйлээс эрдэм эхэлдэг. Тэгэхээр нэг талаасаа би танк цэвэрлэгээ ингээд бас хичээл зааж байгаа. Нэг л олон эрчим яриад байдаг тийм үү? Тэгэхээр ямар энэ орчлон ертөнцийн дээр байгаа төв төмөн олон эрчмүүдийг бид тэр бүр таньж байгаа ч үгүй ч. Тэгэхээр давхар тийм олон зүйлийг таньж мэднэ. Тэгээд эрчмийн бие гэж яриад байдаг. Эрчим чинь хаана ээж идэг? Зүгээр энэ арьс бахан дээр тогтоод байж яахгүй шүү дээ. Тэр чинь тогтоож идэг, агуулж идэг бүхэл бүтэн сүнснүүд байна бидний бие. Тав болоо түүнээс дээр сүнснүүд байна. Тэгэхэд нэг л сүнстэй мэтэр ойлгож байна. Зарим нь загцгоос нь хэд хэдэн сүнс байдгийг ойлгоод эхэлсэн байгаа. Энэ хорвоо ертөнцөөр дөрвөн эрчим байхад ягаад нэгхэн сүнс байна вэ? Тэр нэгхэн сүнс энэ хорвоо ертөнцийн бүх эрчмийг агуул дийлэхгүй. Нэгхэн сүнс биднийг удирдаад идүүлээд хооллоод явуулаад бодуулаад сэтгүүлээд явж чадахгүй. Тийм учраас олон сүнстэй бидний. Өөр төрлийн эрчмийг агуулсан, өөр махбодтой холбогддог олон сүнсүүдтэй. За. Тийм учраас за сайхан. За тэгээ ховсонд орно гэдэг нь яах вэ гэхээр гэсэнтэй сүнсэн бээрээ сүнсний ертөнцтэй холбоо. Буюу бидний сүнсний тарих али, бэлгийн тарих али, баруун тарих. Баруун тарихаараа бид нар даалд ертөнцтэй, эрчмийн ертөнцтэй энэ одоо нүдэнд үл харагдах чанар ертөнцтэй холбогдох. Тэр холбоос сайжирж иж бид нар зөнтэй болно. Тэр холбоос сайжирж иж бид нар яах вэ? Арга бэлэг буюу хоёр ертөнцийн холбоос донд зэрэгцэн орж чадна. Тэгэхээр өнөөдөр бид нар дандаа арга ертөнцид амьдраад байна. Дандаа арга ертөнцийн үйл ажиллагаа бодоод байна. Махан биеийн хөгжлийг туйлын одоо дээд тавьчаад байна. Гэтэл сүнсэн биений хөгжил гэж асар том хөгжил байна. За. За тэгээд сайхан урт амьсгалаа аваад булчингаа судлаад өгч байгаарай. За сайхан 3 удаа гүнзгий амьсгал авна. Маш гүнзгий амьсгалыг авна. Амьсгал авахдаа цээж дүүрэн амьсгал авлаа. Түүнийгээ яах вэ? Нэг 10 хорон хэртэй, 10 секунд хэртэй төвжин. Тэгээд маш зугуухан амаараа гарна. Маш зугуухан гаргана шүү. Тэгжээж булчин шүрмсөө нэгдүгээр бүрэн тавируул нь. Хоёрдугаар авсан амьсгал дотор чинь тэр агаарын орчин дотор чинь асар их эрчмийн охууд бас орж ирж байгаа. Тэрийг бүх биеэр артер венийнхаа суцаар зэрэг тараа. Тэгээд урт амьсгаа аваад гаргаж яхад яг хөшсөн, зангирсан, чангарсан, чивчирсэн энэ зөөлөн идүүд, дотор ихний зөөлөн идүүд энэ булчин шүрмсүүд бүгдээрээ тавирч явах хэрэгтэй. Яс хүртэл амарч явах хэрэгтэй. Сайхан урт амьсгаа авна. Тэгээд 10 секунд төвжин. Тэгээ амаараа маш зугуухан гарна. Амьсгалаа хамраараа авна. Гарахтаа амаараа гаргана. Тэгжүүжээж эрчмийн бүтэн эргэлт хийх гэдэг. Хамраараа аваад хамраараа гарна. Тэгээ гаргачихад зарим цаашаа дотгошоо бүрэн ордоггүй. Тийм учраас хамраараа авчаад яаж ин амаараа зугуухан гарахтаа
Бүхэл бүтэн эрчмийн сүлэлдэн тэнд хийгээд эрчмийн бүтэн агаарын хийн бүтэн эргэлт гэдэг юм уу тойрог юм. Бүх юмний цаана учир байгаа. Хөдөлгөөн болгоны цаана. За тэгээд амьсгал гаргаж байхдаа махан бие булчин шүмсээ тавирж байгааг мэдрээ. Тархины эдисүүд хүртэл амарч байгааг мэдрээ. Өсний ширэхгүй хүртэл амарч байгааг мэдрээ. Хэрвээ амьсгалаа авахд саадтай байгаа бол амьсгалаа гаргахад саадтай байгаа бол өөр дээр чинь тэнд хүрдний гацаа хэмжээгээр байна. Ялангуяа цээжин би нэг хүрдүүдийн гацаа их байна гэж ойлгох хэрэгтэй. Зүрх, уушх, наран сүлжээ хүрд орно шүү тэнд. Бас тархины хүрд орно. Үн сүрдж орно. Ялгаагүй маш олон хүрдүүд орно. Тэгэхээр амьсгалаа аваад түгжээд гаргаж явах тоолондоо тавируулна. Айл болохоор булчингуудаа тавируулж өгнө. Энэ хэвтийн шүдрээ. Одоо хүн хоцорч орж ирсэн хүмүүс эсвэл битгий ховсонд ороорой. Тэгээд юу видеого хаа. Надаа бас нүдэнд торж харагдаад байна. За. За бүгдээрээ унаад 10 хүртэл тоолоход зөвхөн миний дуун дээр л анхаарлаа хандуул. Тэгээд би чинь юм нөмөрсөн байх хэрэгтэй бүгдээр би юм нөмрөөрэй гэж хэлсэн шүү. Ядаж нэг 40-50 минут болох байх. Тэгээд хүн ямар гэр оронд байгааг би мэдэхгүй байна. Зарим хүүтэн гэр оронд байгаа, сэрүүхэн байгаа. Тэгээд сөрөг эрчмийн одоо сүгийн хаалттай бол эсвэл сөрөг эрчмийн наалс ихтэй бол тийм хүмүүс даардаг учраас би юм нөмрөөрэй гэж хэлээд байгаа. За тэгээ бүгдээрээ нүдэн дээр юм тавьчихсан тийм нүдэн дээр юм тавьж байгаа яхаа юм харахгүй нүд аниатай байгаа ч хүн өөрөө махан бие чагнах боломж бүрдэж байгаа. Татгшоогоо л чагна. Чагнажаа ингээд аль нэг эд эрхтэн дээр очиод ингээд хөшцсөн юм шиг чагнаад авах. Зүгээр ерөнхийдөө бүх бие мэдрээд чагна гэсэн утгатай шүү. За тэгээ бүгдээрээ намайг яг миний дуу хоолндор захирагдаад миний хий гэсэн бүхнийг хийн шүү. За бүгдээрээ намайг 10 хүртэл тоолоход ховсын үн төлөвт оръё. 1 2 3 явлаа. Сэвдэг хүмүүс олон байна. За 2 Одоо урт мурт амьсгаа авахгүй. Одоо зүгээр л ердийн хөнгөн амьсгалаараа махан би өөрөө яаж амьсгалмаар байна. Тэрнийхэн дагуу зугуух нь л байлгүй. Одоо ерөөсөө тэгж алдаж урт амьсгалын дээр авахгүй шүү хүмүүсээ. Тэгэл бие чагнаал байж. Хөлгөрөө бүтэн бие мэдрээд байж. Хүртгүүгээр мэдрээд байж. Хүртгүүн том одоо мэдрэмж байгаа шүү дээ биднэрт. Мэдрэхүйн том тарих байгаа. Саяын командор та бүхний ховсын ертөнцид одоо зүүн тархий чинь, бэлгийн тархий чинь, зүүн биш баруун тархий чинь, бэлгийн тархи буюу тэр эрчмийн тархий чинь, сүнсэглүүдийн тэр төв оршоод байгаа тархий чинь бэлэг ертөнц рүү холбож байна. Эрчмийн ертөнц рүү холболт хийж байна. Хүрднийг нь ажиллагааг идэвхжүүлж байна. А нөгөө махан бие чинь хариуцаад удирдаад идэг. Аргын тархи буюу тэр аргын ертөнцийн холбогддог энэ аргын бие чинь хариуцж идэг. Тэр тархины ажиллагааг дарангуйлж байна. Яагад бол одоо бид нар
бэлэг ертөнцийн гэдэг юм бэлэг оршуугаас тасраад 40 жил амьдарсан бидний тэртээ тэргүй сүнсгэл тарих, бэлгийн тарих ажиллагаан суларсан байдгийг, унтчихсан байдгийг эсвүүд. Тэгээд тэрийг айж жоохон сэрээжин хурдуудан дээр эргүүлээд эрчим болгож байгаа сэрээжин тэр хүчрхэгжүүлж байна. Тэгээд гар хөлөө хөдлөгч болохгүй. Бодвол гараа биеийнхээ хоёр талаар авсан байх хэрэгтэй доо. Дээр ингэрдээ янтраа авсан хүмүүс гараа буулга биеийнхээ хоёр талаар тавиараа сулхан тавиараа. Огцон битгий хөдлөөр хүмүүс огцон хөдөлгөөн хийж болохгүй. Ховсын дундуур хин нэгэн хүнийг дураараа гарахыг хориглоно. Босыг хориглоно, хөдөлгөөийг хориглоно, ширүүн хөдөлгөөгийг хориглоно. Хурдууд гэмтэн, гацна, төгжрөн. Аюултай шүү хүмүүсээ. Энэ тоглоом биш. Энд чинь эрдэм, маш хүчтэй эрдэм, маш хүчтэй техник сан явж байгаа. Тэгээд ховсон дорн гэхэлэр ямар мэдрэмж та нарын махан бие дээр ирэх вэ гэхэлэр махан бие чин доошо хүндрээд байгаа юм шиг хаана газараа дагзаараа ч юм уу даарцгаараа ч юм уу нуруугаараа ч юм уу магадгүй хоёр хөлөөрөө ч юм. Дэлхийн тэр татах хүчин татагдаад байгаа мэдрэмж ирнэ. Эсвэл цээжин дээр чинь сүнсэн гэж мэдгүй эрчмийн бичнэ томорцсон өөрөө нэг томорцсон юм шиг хөөцсөн юм шиг мэдрэмж ирнэ. Эсвэл дээгүүр чи ямар нэгэн эрчмийн торгон одоо тэр долгисл үйлцээд байгаа хөврөөд байгааг мэдэрнэ. Эсвэл гар хөлний үзүүрээс захын мэдрэлүүд ингээд зогсонгошоод гар хөлний үзүүрээс бадаралд ирээд байгаа мэдрэмж ирнэ. Дээрээс нь эрчмийн дутагдал ихтэй газрууд ямар ч газрууд байж магадгүй гар хөл юу толгой тарих. Тэнд жоохон чилээнүүд зовирууд ирнэ шүү. Тэрүүгээр эрчим гүрэх гээд ядж जैन тэнд сүгүүд нээгдэх гээд ядж байгаа учраас тэнд зовирууд ирж байгаа гэдгийг ойлгоорой. За дахиад дараагийн 15 ховсын хүн төлөвч шаханга давхар цэвэрлэгээ явлаа. 1 2 3 явлаа. Нээ. Хоёо. Гура. Нуруу. Та. Зурга. Долоо. Нэ. Ёс. Хараа. Бишаал тэмээ ховсын дундуур гарч явах байсан хүмүүс нь дэмий орж иж байгаа байхгүй юу? Дундаас нь гараад түрүүний орж ирэх байсан хүмүүсийг оруулж ирээгүй. 100 олчин гут нь хаагдчихж байгаа. Тэгээл дундаас нь гараад хоцорсон хүмүүс бол одоо ямар ч хөдөлгөөн хийгээд хэрэггүй шүү. Хоцорсон хүмүүс битгий хөдөлгөөн зүгээр чагнаас сууж иж болно. За. За сайхан бие мэдрэх шүү хүмүүсээ бие мэдэр. Хосонд орохгүй яандаа энэ санаа зовлт гэж юм байхгүй. Санаа зовхол юм бол наан чин эрчмийн халигсэл долгисэл бий болно шүү. Сөрөг эрчмийн гэхдээ санаа зовлт гэдэг чинь сөрөг эрчмийн дагуулж байна. Айдас гэдэг зүйл сөрөг эрчмийн дагуулж байна. Хүрдний гацаа дагуулнаас. Болгоомжлол хэрэггүй. Би та нарыг ямар ч та нарт муу юм хийхгүй. Тийм учраас орчих юмсан, цэвэрлэгдчих юмсан, зөнгийн сугуудаа нээлгчих юмсан, сүгүүдэд таглаа бүглээг нь авахгүйчихсан юмсан гэж бодож ороорой хүмүүсээ. Та нарын бодол хүчтэй шүү. Одоо ялангуяа яг энэ төвшөнд сүнсэн бие чинь бэлгийн тархины үйл ажиллагааг идэвхжүүлсэн энэ тэр бодол хүсэл санаа энэ оюуны бүх хөдөлмөр чинь, оюуны бүх үйлдэл чинь сүнсгэл бие, сүнсний тархин дээр түлхүү байдаг юм аа хүмүүсээ. Тэгэхээр бодол бодлороо өөрийгөө битгий хүлээрээ, битгий түгжээрээ, цоожлоо. Орохыг хичээгээрэй. Орж чадахгүй нэ гэж битгий одоо санаа зовоорой. Би угаасаа бичсэн байгаа. Ямар хүмүүс ховсдохгүй байх боломжтой бэ? Тэнгэрийн хэсгэлтэй. Ямар нэгэн тэнгэрийн үүдийн хорой барай цэрлэг банк одоо донг тийм зүйл байгаа бол магадгүй. Яг одоо үүлийн үрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа буюу чи зовх хөстэй чи одоо юу гэдгийг өвдөх хөстэй чи гунх хөстэй байгаа бол магадгүй тийм үү? Удан муксааны ямар нэгэн хараалж чадах хорой дөнгө одоо юу гэдэг тушаа
үлийн нэхэл орой барай цэр тийм байвал магадгүй байдгийг. Гэтэ би чадлаараа тэднийг авч өгөхийг хичээнэ. Надад хэрвээ эрхийн нөх юм бол тэрнээс би тийм бүгдийг хийдэг чадaltaй биш. Тэр хүмүүс ухаарад би одоо цэвэрлж чадхаар бол хийж болно. Үгүй бол үгүй. Жамын хуулийг би өсгөх чадахгүй шүү дээ. За дахиад дараагийн 10 давхар дахин цэвэрлэгээнүүд бол ховсын гүнлэлтөөр айлтгал гүн шахыг ингээ ховсод орж чадахгүй байгаа хүмүүсийг эсвэл ховсод орох ховсын сувгууд нь халдтай хүмүүсийг аль болохоор цэвэрлэе. Явлаа. Сүүлд орчихсон үтгэхэд дагаж хөдөлгөөгөөрэй. Та нар анхнаасаа цэвэрлэгэнд ороогүй одоо амьсгалын дасгал масгал аваагүй учраас буруу хавсанд орчих шүү. 3 4 За тэгээ зарим хүмүүс сүнсээ энэ тэнд гээчсэн явж байдаг юм уу? Сүнсгүй болчихсон. Сүнс нь энэ тэнд олдогдчихсон. Эсвэл сүнс нь ямар ч хүчгүй болоод үлдчихсэн. Гундчихсан явж байдаг. Тэгээ ямар ч байсан тэр хүмүүсийн сүнслийг олцторч бидний оруулна. За одоо ямар үйлдэл би хийх гэдэг юм гэхээр нэгдүгээр хүн болгоны сүнсийг цэвэрлэнэ. Сая бол зөвхөн л ховсонд орж байгаа шүү дээ. Ховсонд буюу сүнсийн чинь сүнсний ертөнцтэй холбоод өгчлөө. Эрчим бие чинь эрчимийн ертөнц рүү холбоод өгчлөө. Бэлгийн тархи чинь буюу бэлэг бие чинь бэлэг ертөнцтэй одоо яад холбоод өгчлөө. Одоо яах ёстой юм? Цэвэрлэгээ явуулах ёстой ш. Нөгөө сэрэг эрчмийн хуралдаа байна уу? Нөгөө хармуу эрчмийн наалдц байна уу? Нөгөө таглаа бөглөө байна уу? Хэр сэв байна уу? Буртаг байна уу? Тэр бүгдийг яах ёстой? Цэвэрлэх ёстой. Тэгэхин тул зарим нэг сүнсгүй байгаа нөхдүүдийн сүнсийг олж өгнө. Зарим нэг сүнс нь хүчгүй байгаа хүмүүс хүч өгнө. За тэгэхээр эхний удаад ядаж газрын 5 сүнсний чинь цэвэрлэгээ хийгээд. Ясан, цусан, махан, үлийн амин буюу шорон мохот, модон мохот, осон мохот, галан мохот, хий мохотоос тэлдэг газрын 5 сүнсний цэвэрлэгээ хийв. Алтан судрын хэлээр энийг оол бие гэж нэрлэж байгаа шүү. Оол биетэй холбогдохч бие гэж нэрлэж байгаа. Тэрнээс оол бие юм биш. За цэвэрлэгээ явна. За цэвэрлэгээ явахын тулд та бүхэн бүгдээр оог нэрээ хэлээд сүнсээ дууд намайг одоо цэвэрлэгээ хийж явах. Сүнсээ дууд. Эсвэл сүнсээ хайрл. Өөрийгөө хайрлаж байгаа гэсэн үг чинь сүнсээ хайрлна гэсэн. Чиний л нэг эрхтэн. Чиний л нэг мэдээс. Сүнсээ хайр. Сүнсээ гомдоож авсан бол уучлахгүй. Сүнсээ гомдооно гэдэг чинь чи өөрөө хин нэгэнд их хэмжээгээр гомдож авсан бол. Эсвэл өөрийгөө гомдоож авсан байж болно шүү дээ. Сүнснийхээ өрөг даалгаврыг биелүүлэхгүй буруу дөрвөө бушууд зүтгэж авсныг хэн байг гэдэг юм. Эсвэл одоо 9 шидийн архитаар сэргэлээд явсныг хэн байг гэх юм. Эсвэл одоо дураараа тонгочоод явсныг хэн байг гэх юм. Тэгээ сүнсэндээ юу вэ? Сүнсээ хайр магт ерөө дотроо. Тэгээ сүнсээ аргадчихэ. Тэр хооронд та нарын байхгүй зарим нэг хүний бүх хүний сүнс байхгүй гэж байхгүй шүү. Зарим нэг хүний яаж мэдгүй байхгүй байхыг ганц нэг сүнс нь. Тэгэхээр тэр сүнсүүдийг би олж ирэндээ цэвэрлж хүч өгөх гэж байна. Та нар над дээр тэгэхэд туслалцсан. Та нар өөрийнхөө овг нэрийг хэлээ сүнсээ дуудах. Та нарын дуг сонсоод сүнс чинь би тэнд байна, би энд байна гэдэг тохиолдлыг өгнө. Эсвэл гүгээд ирнэ. Гүөх боломжгүй ирж чадахгүй гэрцсэн гэмтсэн бол би гэмтлийн одоо авах гэж байна. За бүгдээрээ татгшаа төлрөөд миний хэлсний дагуу юм хийж байгаарай. Би хөхмөг тэнгэр дуудлагаар 10 удаа хэлэнгээ та бүхний сүнсүүдэд цэвэрлэгээ хий. Гэмтэл бэртлийн салгыг тав дүнгийн мултлыг тэгээ сүнсэнд чинь хүч өгөөд энэ махан биний чинь дэргэд байлгажээ. Явлаа. Зарим хүмүүсийн махан бид нар байгаа сүнсэн ч гэсэн яаж мэдвэ?
энэ тэндээ шарга сөрөгтэй явж идэх юм а. Бидний махан бид бүдрээ дундахад бидний өвдөг шалбардаг. Тийм үү? Нэг эвгүй яхад гар гэмтж бэртдэг шиг ялгаагүй адилхан шүү дээ. Тэгэхээр тийм зүйлүүд байл бүх хүмүүсийн сүнсийг цэвэрлэх гэж байгаа шүү. Явлаа. Тэгэхээр тэнд дуул 10 удаа хэлингээ. Хар цагаан хөх нүхний орон зай, холбоос том хасын орон зай байл. Тэнд авч цэвэрлэгээ хийчихье. Явлаа. Мох тэнгэр сэвтэй байгаа болохоор би ханиагаад байгаа шүү хүмүүсээ. Давхар сүлгээж болохоор. За. Мох тэнгэр. Яагаад би хөхмөг тэнгэргээ хэлээд ба тэнгэрийн тэр нөхмөх яриа очих гэхээр бидний сүнсүүд сүнсний торгон ирчмүүд зарим нь дэлхийн одоо эрчмэс бүтээгдсэн. Гэхдээ ихэнх нь тэнгэрийн эрчмэс бүтээгдсэн. Дэлхий өөрөө тэнгэрийн эрчмэс бүтээгдсэн баггүй. Тэнгэрийн эрчмээс өөрөө тэтгэдэг. Тэгэхээр би дээш нь авчиж явж байгаа. Дээр авчиж цэвэрлэгэнд оруулж байгаа гэж ойлгоо. За. Мох тэнгэр. Мох тэнгэр. Би та бүхний бүгдийн ч овг нэрийг мэдгүй учраас та нар бүхэн өөртөө л овг нэрээ сүнсээ сайн хэлээд ариусгахтаараа цэвэрлэг дээр хүчжээрээ тэгээ дээрэс нь баясаг уяраа хайрал өршөө өөчлөлтөөр бүгдийг та нар өөртөө яавал борч ирээ тэр аргаар борч ирэх нь сонсогдож. Хаба монг хох тэнгэр. Монг хох тэнгэр. Монг хох тэнгэр. Монг хох тэнгэр. Би алтан цэврийн амьтаа хүчтэй үг хэрэглэж байгаа шүү. Монг хох тэнгэр гэдэг. Монг хох тэнгэр. За бүгд өөртөө сэтгэлийг мэдрэн шүү, мэдрэн. Хосонд орч чадсангүй гэж санаа зовлтгоо. Лав ороогүй ч гэсэн гүрхэн ч гэсэн орцсон байгаа. Хөшөөд гар хүлжээ ангинаад тах юм бол тэр хэвтэр дээр зөөлхөн займч шүү, хамаагүй хөдлөж болохгүй. Гарын өндөгний хүрдүүдээс эхлээд бүх хүрдүүд дээр тэнд өөрчлөлт орсон. Энэ хүрд болгон чинь бидний 7 хүрд хүртэл арга билгийн 2 хүрдтэй хүмүүсээ. 2 хүн үндсэн яг үндсэн 2 хүрд. Тэрнийг нь аргын хүрдийг нь жоохон намдуулсан бэлгийн хүрдийг идэвхжүүлсэн баг штэ. Тэгэхээр тэн дээр өөрөө тархич нь мэдэрсэн ч мэдрээгүй ч сүнсээр чи ирчин гүйж байгаа. Хөдөлж явж явах үедээ бид нар сүнстэйгээ мэдэхгүйгээр л явж л байдаг үстэй. Тэгэхээр сүнс яаж ин тэндээс байгаль дахиас ирчмээ аваад эсвэл сэвтээд явж байгаа. Яг адилхан тэрнтэй адилхан одоо яана би мэдрэхгүй байна. Яг мэдрэхгүй хэсүүд чинь мэдрэлийн хэсүүд чинь дутуул ажиллаж байгаа. Гэхдээ ховсонд орцсон байгаа шүү. Санаа битгий зовоорой. 100% биш гэсэн одоо 50% орсон гэж найдаараа хүмүүс мэдээ. За. Зөвшөөрөх үсэ. Монг хох тэнгэр. За ингээд сүнслүүд цэвэрлэгдэжээ. Тхий сүүд нэгдсэн сүнсүүд тэртээ дөрвөө амьсгалж байгаа. Бид нар яадаг юм? Битүү бөхчм өрөөнд байж гараал ингээл цээж дүр амьсгалаа авдаг байсан. Тэрэн шиг сүнсүүд ирчим амьсгалаа авч байгаа одоо. Түр орхичээ. Одоо яг махан бие цэвэрлэнэ. Та бүхний махан бие цэвэрлэнэ. Газар дэлхийн 5 махбодоос болсон 5 махан бие чинь цэвэрлэнэ. Тэгэхээр газар дэлхийнхаа ирчмээр одоо цэвэрлэнэ. 5 махбод буюу 5 тийнхаа ирчмээр цэвэрлэнэ. Тэгэхээр энэ хооронд та нар яаж вэ? Дэлхий ээж хайрлж байна. Лус савдгуудын хайрл юу? Лус буюу усан мандлуудыг далай тэнгис гол мөрөн өөрсдийнхөө төржсөн нутаг хөшүүдийн одоо нуур цөөрөм юу байдığım бэ булгашин. Тэрийг нь хайрлаад бодчихъя. Савдаг гэдэг нь хайрхан уул тийм үү? Энэ хөрш хорооны бүрэн бүтэн байдал. Энэ эрдэс баялыг хариуцсан байгаа тэр өгдөг
хайрлаж, төрсөн нутгийнхаа уул усыг шултгаа хайрлаж. Энэ дөрвөн том хайхнаа болтгоо хайрлаа. Өргөлж болтгоо өргөж байгаагаар төсөөлөд бодож. Дараагийнх нь биднийг амьсгалуулж байгаа. Энэ агаарын орчин энэ хурмас твээс хурмас гэдэг энэ оршууга, хурмас гэдэг твээ хайрлаж. Энэ цэвэр агаар энэ огторгуй ертөнцийн төг түмэн эрчмүүдийг дагуулад ирж байгаа энэ олон тансаг цэнгэг агаарыг биднэрт бэлгэлж байгаа энэ одоо хурмастын өвгдийг агаарын эздийг хайрлаж бодож шүү. Би ингэж үйлдэл хийж байна. За тэгээ энэ дэлхийн ижигээ хайрлаж. Тэр хооронд би танарын 5 мах одыг чинь буюу бүх бие чинь энэ махан бие чинь бүхэлдэн цэвэрлэх гээд юм. Тэгээ энэ хайрын эрчимдэр юу болдгийг мэдэр бие дээрээ бүгдийг мэдрээд сэтгэл чинь яаж вэ? Зүрх чинь яаж вэ? Тийг л мэдэр. Харих оюунд юу бодогдох уу гэхээсээ илүү миний сэтгэл зүрх ямар надад олигсол эрчим явж байна. Би уужирч байна уу, тавирч байна уу? Миний хоолой зангирч байна уу? Нулимс цэйлэлж байна уу? Зүрхэнд ямар нэгэн олигсол эрчим баяр хөөр ирж байна уу гэдгийг мэдрэхийг хичээ. За тэгээд ихтгэхийн нутаг шуугаа хайрлаад бодож байгаарэ. Би та бүхний махан биеийн цэвэрлэгэнд оруулъя. Явлаа. Кок, тер, мол, супа, монк, кок, тин, хапа. За дэлхий ээж байгаас хайрлаа шүү. Хүмүүс явлаа. Монк, кок, тин, хапа. Мөнхөг тэнгэрийн чинь нэг эс нь манай дэлхий штэ. Тийм учраас би мөнхөг тэнгэр гэж хэлээд байгаа. Мөнхөг тэнгэрийн нэгэн үр нь манай дэлхий. Зөв ойлгоо. Кок, тер, мол, су, хапа. Цэвэрлэхий сайхан уртыг үүснэгээ алга цэцгсийг хайрлаа. Явлаа. Та бүхэн энэ алга цэцгсийн төгшмөр гэж амьдарч байгаа. Эндээс гарсан сүүн гэхээр сүүний уургаар сүүний эрчмүүдээр тэтгэж байгаа шүү дээ. Үүс урмал амуу тариадуудаа. Явлаа. Модон мохотын цэвэрлэгээ хийлээ. Хапа. Монк. Кок. Модон махад чи хаана модон махад бодон ирчим хаагурчин гүйж байна. Хаан ч дутуу байсан юм. Модон махад дээр хаан ч ямар эргэтэн дээр хийн сөвгүүдэн зогсносон байсан бэ. Тэрийг мэдрэхийг хичээгээр. Хаан зовир ирж байгаа тэр газрууд дээр л төгжээнүүд байгаа. Хүрдний гацаанууд байгаа. Эсвэл тэр махад тэр эргэтэн дээр модон махуудын эрчим дутцсан байгаа гэсэн. Илүүдсэн байна гэж баг байхгүй хүмүүсээ. За алга цэцгсийн энэ хөвс тайрын энэ утган ижигийн эрчмүүдийг шин мандлын эддээс илгээж байгаа энэ л эрчим туяа затар галбат бүгдийг эрчим бүгдийг үүр бүгдийг өдрий яваа хава монк кок тэнгэр хава. За шорон махад мэдрээ. Шорон махад. Савдаг эд. Шорон махуудын бүрэн бүтэн байдлыг тэн дотор байгаа үе олон ертөнцийн баялагтай хөрш шорон дотор нь амьдарж байгаа олон бичил амьтдтай бүгдийн уул хангаатаа байгаа энэ олон ангөр араатан жигүүртэнтэй хамгаалж байгаа уул хангаан эдтэй савдаг өндөр өвгдөө талархал илэрхийлээрэ. За тэр хооронд би таны шорон махуудыг цэвэрлэе. Махан би дээр чинь байгаа шорон махуудаас бүрдэлтэй эрчмүүдийг цэвэрлэе. Монк кок
дундаа очиж чадахгүй байгаа бол одоо боломж ашиглаад сүүгэж болтгоо өрөг эсвэл сайхан хайрын үгэж болтгоо хэл. Эсвэл талархал, эсвэл мөрөг залбир сүүг хамаагүй. Би тэр бүхнээс гаралтай шүү дээ. За. Монк кок тэнгэр хаба. Монк кок тэнгэр хаба. За тэгээд шорон хот чинь та нарын ямар эргэтэнтэй холбоотой вэ? Ямар эргэтэн тогтолцоотой ч холбоотой. Ясныхаа ширхгүүдийг мэдрээ. За тэгээд шорон хотоос нуул хангаагаас тогтоо байгаа эрчмүүдийг нөхж авъя. Монк кок тэнгэр хаба. За дараа нь. Сам хот юм. Усгүй бол хүн бид яанам бэ? Тэн цэвэр тунгалаг усгүй бол бүр яанам бэ? Гэтэл бид нар одоо гол мөрөн лус твийн энэ оршихуудыг хайрладаг ч юм уу, хайрладаггүй ч юм уу? Мэдгүй. Энэ тэнд явж байхад л үгүй ядчил туул голын эргээр дөрвөл хог хийцэн байна. Туул голоос ундаалдах юм мэддгүү мартчих тийм үү хайшээ. Яг үннийг хэлээ. За тэгээд түүний эснэр утгагүй шүү, төлсөн утгагүй шүү. Эсвэл энэ сайхан Монгол орныхоо магадгүй эсвэл дэлхийнхэн заавал тэгж явцрахгүй. Бүх юм нэг л эс болж байгаа. За тэгэхээр лус твийн өндөр өгөгдтөө энэ дэлхийн 70-80% хариуцсан байна. Энэ эздэд нуурын эздэд эзэнгүй юм байхгүй ч энэ ороод байна. За тэр бүгдийг талархъя. Хүндэтгэл илэрхийлье. За тэгээ хүндэтгэл илэрхийлж байгаа ингээ очиод тэний юм шиг нуурын мөсөн дээр очиод өргөл өргөсөн гэсэн шүү. Тэр чинь хайлаа тэр өргөлчөнд гол руу тэр нуурандаа ороод бохирдуулдгийн байгаа үстэй. Тийм унгаг байж болохгүй шүү. Өөрөө чинь уух гэж байгаа аягтай усан дотор 9 шидний одоо нянтай нянгу буртагтай буртаггүй 9 шидийн юм хийчээд маа уу гэдэг яах юм. Усанд орох гэж байгаа баантаа усанд чинь өчнөө 9 шидийн хийчээд усанд ор гэдэг яах юм. Сая тийм юм сураг сонсогдож ийлээ. Тэгж мунхаг байж болохгүй хүмүүсээ. Тэгэд наад ус гол горигч бүгдээрээ гадуур хаяа мандлыг нь хариуцаад идэг зараалууд цэрэг хамгаалагч нар байдаг шүү дээ. Тэгээ өргөл энэ тэрийг холоос өргөдөг юм. Ядаж 50 алтмын зайнаас өргөдөг юм. Тэр сүү ус хоёр яагаад нэгдэж болдгоо тэнд яагаад их засаг хуулийн дээр Чингис хаан тэр усад хэрвээ тэх юм бол сүү сайхан бол усыг бултгалах юм бол төд ташуур эсвэл төдөн үеэр нь тэг гэх ингэ зарлаг гаргаад байна. Цаана тэр том оршихуйг бид нар бузарлаад байна шүү дээ. Амьтээ гэдгийг мэдэх хэрэгтэй. Амьтээ гэдэг чинь юу гэсэн юм? Нэг ширхэг амь дотор нь байдаг юм ш. Түг түмэн бичлэн амьд байж байгаа шүү дээ. Бидний яг махан бие дотор үү олон эсвүүд чиг тэв чин тэнд олон эсвүүд бас амьдарч байгаа шүү дээ. Тэгжээж тэр ус чинь ундргаан авч ин тэгжээж ус чинь цэвэрч ин тэгжээж усан дотор орж байгаа загас жарахны чинь тэр эрчмээрээ хоолож үржиж төлж байгаа шүү дээ. Таваас 70 метрийн зайнаас өргөл өргөдөг юм. Тэнд чинь өлсөж өгөхгүй өлбөрч өгөхгүй байгаа юм суудаг юм биш. Тэгээд бидний авч чиж байгаа хоол нь тэдэрт хоол болохгүй уучлаарай. Тэгээд юу л усад өргөл өргөсөн биш усын шийтгэл усын 20 барианд очиж эсвэл усын хорлол учаад ирж байгаа шүү. Ялангуяа хөхнөрөө эзэн чинь хатууд огшныг хэлэв. Маш том олон хаалга байд юм шүү гэж би зөндөө битсэн. За. Бид нар ус твийнхаа өгдөөс өршөөл хүсье, хүндэтгэл илэрхийлье, талархъя. Усгүй бол бид нар яах юм бэ? Энэ байгаль дэлхий яах юм бэ хүмүүсээ? За, баярлаа. Усан махуудыг махтай холбогддог буюу эргэтэнгүүдийг буюу ус энэ бие чинь усан эргэтэн яа. Хаба. Монк кок тэнгэр. Монк кок тэнгэр. За тэгээд юу байгаарай? Чилж байгаа хүмүүс
хөнгөн займч гэж хэлсэн шүү хамаагүй үүдэлж болохгүй хүмүүс чилж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээ эрчим гүйж яхад би янгинж байгаа шархирж байгаа гэж мэдж байгаа. Янгинжлэг шархиржлэг тэнд чинь хариу урал гэдэг юм үзүүлээ тэнд чинь сүг нэгдэхгүй сүгээр эрчмүүд яваад унтцсан үлдсэн эсвэл хоол хэрэгжээлээ авах гээд ядчихээн тэмтчихээн босч ирэх гээд ядчих байгаа тэрийг ойлгороо хүмүүс. Тэгээд наалтсан сөрөг мөн эрчмүүдийг бас хөөж зайлуулж байгаа шүү. Хувиргаж байгаа тийм процессыг явагдаж байгаа шүү үйлдэлүүд. За тэгэхээр тэсэн шүү хүмүүс. Тэсэн ерөөсөө юм амархан байдаггүй. Хүмүүс нэг амархнаар бодох юм. Нэг амархан эрдэмтэй болохгүй. Нэг амархан одоо юу гэдэг зөнтэй болохгүй. Тийм байдаггүй хүмүүс. Нэгдүгээр ангид орохгүйгээр би шууд доктор болъё гэдэг үү. Нэгдүгээр ангид орохгүйгээр юу гэдэг би шууд одоо дээд сургуульд оръё. Тийм байдаггүй шүү дээ. Юунд нь залхуураад байгаа юм Тэнгэрийн эрдэм сурах гэж, бэлгийн эрдэм сурах гэж. Нэг л хурдан түргийн юм нэгсэн хүмүүс. Байхгүй тийм байхгүй хүмүүс. Намайг үнэн үг гэхээр битгий хэмжүүлээрэй. Хэн нэгэн үнэн үг хэлж явах хэрэгтэй. За. Заасан бодгийг. Хидэ. Хэр болтгийг бодлоглаа. Тэгээд та бүхэн өөртөө өшөөж сайн хүсээрэй. Сайхан голгорхтойгоо сэлж агаар төсөөлж бодно, мөрөгж агаар төсөөлж бодно, тийм үү? Өргөдөө мөрөгж агаар төсөөлж бодно. Уучлахгүй агаар төсөөлж. Бүхнийг төсөөлье. Яа. Яагаад гэвэл яг энэ агш нь би бодлын хүчтэй байгаа, бэлгийн дарга хүчтэй ажиллаж байгааг хэлсэн шүү дээ. Месүш одоо байнга жирийн үдсээ би тэгж нэг ингэчээд имийг хэлбэрчлаад яваад байх гээд дуурайгаад тийм болчихсон. Тийм байхгүй шүү. Биш. Энэ бол тийм биш. Гэхдээ бодол хүчтэйг мэдчихээн жирийн үдчихсэн. Гэтэ энэ тохиолдолд арай илүү хүчтэй байгаа шүү л гэж хэлээ. За дараа нь за галан махбод. За галан эрхтнүүд, галан махбод бүгдийг явъя. Энэ бүх эсүүд чинь 5 махбодоосоо бүрдсэн шүү хүмүүсээ. За юм ба. За галдаа мөргөн. Өргөөгийнхаа гал голомтын галд мөр, өвгдээсийн галд мөр. Энэ оршихуй ертөнцийн ариун гал нарандаа мөр. Энэ дэлхийн ээж дээр байгаа үе олон галан судлууд, энэ галтуулын тогоодууд өөр юу бэдэ? Галан амин чанарыг тэтгэж байгаа энэ олон цэцэг жимсүүд. Эрдмийн олон чулуудууд. Тэр алмаасаас эхлэв. За бүгдэнд нь хүндэтгэл илэрхийлэн явлаа. Энэ дэлхийн амин эзэдтэй хүндэтгэл илэрхийлнэ шүү. Нарандаа мөргөн залбирна. За тэгээд тэндээсээ эрчим аваад өөрийнхөө галан махбодыг хүчжүүлэн тэтгэн надтай хамтран би цэвэрлэгээ хийж байгаа эрчимийг татчих байгаа та нар надад туслана явлаа. Баа. Энэ махбодын цэвэрлэгээ. Явлаа. Монк. Кок. Тэнгэр. Хаба. Монк. Кок. Тэнгэр. Хаба. Монк. Кок. Тэнгэр. За тэгээд нүдэндээ нүүрэндээ цоггүй гэдэг шиг галт үдгүү болцоогоо л унжигаал уйтгарлаад явдаг хүмүүс байгаа шүү. Хүн өөрөө өөрийнхөө галыг өөрөө л өртөж босгодог. Хүн өөрөө өөртөө итгэл өгдөг. Өөрөө өөрийгөө босгож ирдэг. Өөрөө өөрийгөө эрэлдэг, хурцлдаг. Тэр тоолонд яадаг? Галан моход, зүрх, зориг энэ бүгд чинь хас гарч ирдэг шүү. Хин нэгүнд гомдол тоочоо чи ч намайг тэгж урам өгсөнгүй, чи ч намайг ингэж хайрласангүй. Өөрөө өөрийгөө хэлж хайрлах хэрэгтэй үстэй. Хин нэгний төлөө энэ орчлон төрөөгүй. Өөрөө өөрийнхөө хувь заяанд эзэн болох гэж төрсөн. Тэгэхээр өөрөө өөрийгөө эхлээд ирэлж босгох хэрэгтэй. Уртсалж босгох хэрэгтэй. Тэгээ хин нэгүнд атгаснаа л өс сонцон санаал явах юм бол наад зүрхний чин гал бүхнөө хүмүүсээ. Хин нэгэн хүнд нүдний хор гүйлгээл яхан бол наад нүдний чин гал бүхнөө хүмүүсээ. Хин нэгэн хүнд гомдол тэгэл хин хүн жон гээл яхан бол наад сэтгэлийн чин гал бүхнөө хүмүүсээ. Үгүй ээ тэгж болохгүй. Одоо л яг өөртөө таларх. Яг одоо л өөрийгөө хайрл. Одоо өөрийгөө өршөө, уучлал. Хин нэгэн хүнд одоо хонцон тэгээд яваад байгаа бол хармуу санаад яваад байгаа бол гомдол тэгээд яваа одоо уучлахгүй. Тэгжээж на өөрөө босч ирнэ. Тэгээд юу үнэн энэ л үнэн. Өөрөө өөрийнхөө хүрдүүдийг сувгуудыг дотроос нь өөртөө бөглөж байгаа. Заавал гаднаас нэг үрж бөглөдөггүй шүү дээ. Оо чадахгүй. Оо мэдхгүй. Тэ бүтэхгүй юм байна. Энэ бүгдийн цаана өөрөө өөртөөхөө галыг унтрааж байгаа шүү.
Зүрхний галыг мохоож байгаа. Эр зэрвээ мохоож байгаа. Сүнсийн хүүлж байгаа. Тэгээ зүрх өвлөө, нүд өвлөө, хямраа байна, тавгүй байна, унтахгүй байна, ойргүй байна. гэж явж байгаа шүү хүмүүсээ. За өөрөөр галаа өрдөө. Хавла. Дан гэж гарч байгаа. Гарнаасан эрчим туяа цэцэрэг авч байгаа. Гарныхаа хайранд эрхэлж байгаагаар төсөөлий явлаа. 1 2 3 хава. Монк кок тэнгэр хава. Монк кок тэнгэр хава. Түрүүн тэр усны юун дээр саран залгах байсан шүү. За яах марцчлаа. За одоо ч юу гэвлээ. Модон моход явцсан. Хим моход. За хим моход. Хим моход ч төгжрөх юм бол таглах юм бол хийн сүүд хаагдах юм бол хийн сүүд одоо хийн эрчим хийн урсгалууд зогсох юм бол наад мэдрэхүйн тархины үйл ажиллагаа доголдноо хүмүүсээ. Мэдрэлийн олон эсүүд хүчнээ хүмүүсээ. За тэгэл өшөө зөндөө юм ярьж байна. За бүгдээрээ энэ сайхан салхинда. Салхи гэдэг зүйл байхгүй байсан бол эрчмийн энэ олон урсгалууд хөдлөхгүй байсан бол бид нар яах? Бохор эрчим дундаа идэгцээр аваад өмхий самхаан дундаа идэгцээр аваад мөхөн штэ. Өсрөмөл хаан болоод байгаа газар адгийн наазах тийм үү? Энэ хур бороо гэдэг зүйл ордгүй байсан бол энэ өвснөгөө урахгүй. Өвснөгөөнөр урсан зүйлийг бид идэж чадахгүй. Юу малын мах идэлтэй байх вэ? Тарай будаач байхгүй. За тэгэхээр энэ хормостын олон өвөгдтөө энд чи эзэд байгаа. Энэ үүлийг нүүлгэж байгаа эзэд байгаа. Энэ хур бороо оруулж байгаа эзэд байгаа. Энэ нарны олон туяа цэцэргийг бидэрт хөргөж өгч байгаа эзэд байгаа юм байна. Энэ агаар гэдэг зүйлийг тунгалаг болгоод агаарыг ингээ урсгаад байгаа. Салхины хүчийг бий болгоод байгаа эзэдүүд байна цаан чинь. Микрофон хаа энэ хим хишиг хим микрофон хаагаар. За тэдэртээ нэгдүгээр залбирангаа талархангаа өөрийнхөө энэ эрчмийн хийн сүудэн тэтгэж нээе. Тэнд тагларсан бүгдэрсэн байгаа сөрөг эрчим сөрөг хийнүүдээ задлж гаргая. Хийн сүудээ бүрэн бүтэн ажилуулъя. Эс дотор ч хүртэл хийн сүуд байгаа. Эд эргэтэн байтугай. За явлаа. Нэ тийм ахан болоод тэгвэл явлаа. Монк кок кан кор му су кан кор му. За ингээм тавхан хотыг чинь цэвэрчлээ хүмүүсээ. Сүмсгэлүүдийн чинь түрүүн мэдээ цэвэрсэн байгаа. Одоо махан би сүмсэн бич хоорондоо холбогдож байгаа хэвээр. Тэгэхээр нөгөө хүрдүүд байгаа. Тэгэхээр огторгын 7 хүрдийг махан бие дээр байх 7 хүрдтэй газрын 7 хүрдтэй цэвэрлэнэ. Тэгээд энэ 21 хүрдээс салбарлаа цаашаа тэр нугасны 35 үе чинь бас цэвэрлэнэ. Тэгээд за 108 хүрд рүү ингээд явчих. Тэгээд 108 хүрд чинь 1080 руугаа 1080 цаашаа задарсаад нөгөө 70 хэдэн тэрбум эс дотор ч хүртэл хүрдүүд байгаа. Тэрлүү хүрэх ёстой юм байна. За ямар ч таажсэн хүрдүүдээ цэвэрлэе. Хүрдүүдтэй би мам бие гэж нэрлэдэг юм. Түүний бие чи оол гэж бие гэж нэрлэдэг юм. Түүний дээр сүнсүүдээ чи агоо бие гэж нэрлэдэг юм. За мам бие чинь цэвэрлэе. Буй холбоос сүнсэн бие эзэн биетэй холбогдох холбоос буюу мам бие цэвэрлэе хэлээш. Явлаа. За бүгдээ 7 хүрдэн дээр цуулаа төвлөрөөрэй. Би 7 тоогоор хэлээ явчихна. За нот хэлээ явчих. За тэгэхээр орон хүрд, нэлмийн хүрд, хоолон хүрд, зүрхэн хүрд, наран хүрд, саран хүрд, дэлхийн хүрд гэдэг ингээд 7 хүрдээ бодоорой. Хүрдээ мэдэрдэг хүмүүс нь хүрдээ хаана гэдгийг одоо мэдрээд авах хичээгээрэй. Энэ хүрдээ чинь сүнсэн бие, махан биетэй, эрчим бие чинь энэ физик биетэй чинь холбогддог хүмүүс. Тийм учраас хүрд гэж яриад байгаа чинь хамгийн чухал. Энэ холбоос тасарчих юм бол юу Монгол хүн байх. Юу моныг болж энэ байхгүй болчих. За
За. Хоторгын 7 хүрд. Тэгэд оройн зулаан хүрдээс дээшээ мэдрэж өсний ширхэг юу вэ? Оройн хүрдээс чи хаагур ирчим орж ирж байгаа. Ирвэгэн жин үү, дангин жин үү, янгин жин үү, яаж вэ? Гэрчмийн хуулиараа мэдчихэж байгаа юм мэдрээ яваа. Нэг хоёр гурав дөрөв тав зургаав налаа Нохтрогонд 7 хүрд дээд оршихуйтай холбогдох хаалгууд болждаг. Энэ хүрдүүдийг сэвтгэхээр тэнгэрээсээ тасарна гэдэг юм уу те? Энэ хүү ойлголтууд явагдаж шүү. За. Тэгээ нөгөө дээд биеийн холбоос гэж яриад дээд биеуд тэнгэрт байгаа сүнснүүд яриад байгаа. Элтэн судрын хэлээр огоол бие тэлж байгаа. Тэгэхээр тэд нар холбогд боломжгүй болчихдог. За тэгэхээр энэ 7 хүрдийг цэвэрлж өгч байгаа шүү. За одоо махан бидэр байгаа 7 хүрд. За. Мэдрээрээ. Зулаан хүртнээс эхэллээ. Тэгээд бүлийн уул хүртлээ мэдрээ шүү. За. Яс Септембер. Манай багш нар байгаа нь болов байхгүй. Фа со ля си за за одоо их болоо гэрээ. Би жоохон тасраалаа намбалтуучлаа шүү. Доод хэдэн хөлтүүлэн холбоосыг. За дахиад 1-7 бооч. Махан бие их тасарсан байдаг учраас махан бие нь удаад байна. 1 2 3 4 5 6 7 За доошоо газрын 7 үүд. Дэлхийдээ холбогддог 7 хүртэй. Нэрлэг тамийн оршихуйтай холбогддог 7. Доод үнс энэ газрын 7 хүрдээсээ тасархаа бол таны хөл гар янгнаад өгдөөд энэ шүү хүмүүсээ. Дэлхийгээс эрчим бүрэн авч чадахгүй. Хэсгийн өвдлөө, шагаа өвдлөө, өвдөг өвдлөө, түнх өвдлөө гэдэг ингээд. Арцэг өвдлөөг яриад. Хамгийн наацх юм ин ярьж байна. Дээшлэх юм бол зөндөө юм яриад. Наад нуруучин хүртэл нөлөөлдөг. За явлаа. Газрын 7 хүрд рүү холбогдъё. Явлаа. 1 2 доороос хүмүүс их сэвцэн байдаг. За 3 4 За мэдрээ одоо ингээд хүрдүүд нэгдэж байгаа үүнүүд нь яаж мэдрэх вэ гэхээр нөгөө энэ ингээд мэдрэмжүүд ээлжлээс тэнд ч нэг ангижсэн болоод ийшээч нэг гүгэл энд ч одоо чилжсэн болоод тийшээч нэг гүгэл гэл ингээд эрчмүүд ингээд энэ тэнд өвдөлтүүд завирууд янгиналтууд шилжиж явчихна. Угаасаа өвдөлт завирууд байх нь зүйн хөр. Ягаад гэвэл бид нар тэртээ дөрөв одоо ядаж хөл нүцгэн
шүүдрийн усан дээр гიშгдэг хүн байхгүй болсон шүү дээ. Тэгээд утал өмсгөрөө дандаа нэг эрзэн каучуг яаж газраас ирчин татах юм. Тэгэхээр доод хүрдүүд бол хаалттай их байдаг шүү, их байдаг. Паркинсоны өвчтөе энэ хүмүүс энэ дээрс анхаарах хэрэгтэй юм байгаа юм уг нь бол. За. Дахиад нэг газрын долоо гэдэг. 1 2 3 4 5 6 7. За одоо ингэсэн шүү. Сүнслүүдийн чинь цэвэрлсэн, махан бие чинь цэвэрлсэн, хурдүүдийн чинь одоо сүнсэн бие махан бие чинь нэгдүүллээ. За тэр хооронд би нэг дуу тавиадах. Тэгээд та дуу сонсож байгаа хооронд наа сүнсүүдийн чинь махан бие рүү чинь лав суулгана. Сайхан ээлжинд дуу тавьж дөө. Дутуу эрчмүүдээ энэ юунаас авдаг байхгүй. Хөг ялгуунаас авна шүү дээ. Орчлон хөг аялбал битээс. Тэнгэр ээж минь өшөөгээд дуу тавьлаа ш. Тэгээд энэ хооронд явуулахлаар махан бие сүнсэн биеэ сайн нэгдүүл. Зя сүнсүүдийн дуулж байна. Яасан сүнсээ. Тавсалаа. За цусан сүнсээ лавсалаа. За махан сүнсээ лавсалаа. За амин сүнсээ хүчүүлээ. За үүдийн сүнсээ лавсалаа. Саяын тодмоо хотоос холбоотой 5 сүнсийг нь суулгаж байна. За одоо дээд бие буюу тэнгэрийн сүнсүүдийг холбож байна. Суулгаж өгье. Холбож өгье гэсэн үг шүү. Суулгаж чад бие рүү орцоохгүй дээрээ. Хүн болгоны хамгийн багадаа 2 байдаг учраас 2 талж байна. За заримийнх нь олон байгаа. За ингээд 7 сүнсийг чинь 7 голоор чинь дамжуулаад махан бие дээр чинь суулгалаа. За эрчмээ сайхан нэгдүүлээ сонсоод авч.
За одоо. За жоохон зарим нэг зөнгүүдийн яаж үү лөө. Хамгийн гол нь зүрх байдаг байхгүй. Тэгэхээр зүрхэн дээр байгаа сэрхүү буюу хөгсөрхөн холбоос гэж хэлсэн зүрхэн. Тэгээд хөх толбон дээр байгаа бас сэрхүү тамга холбоосоо. Тэгээ оройн хүдэн дээр бас холбоосоо. Тэгэхээр сэрхүү биеийг л хүчжүүлж өгдөө. Тэгээ та бүхэн өөртөө дорноо мэдээж 30 олон жил зарим нь яваад ирчихсэн. Зарим нь шинээр одоо энэ зам руу орж байгаа. Та нар өөртөө дөрвөө сэрчгсэн хүмүүс явж байгаа. Гэж би ойлгож байгаа л да. Тэгээ сэрцэн байж болно. Сэрээд дараа нь яах юм бэ гэдэг нь чухал байхгүй юу? Энэ эсвэл рейки, шири, йог, цагаан хоол. Тэгээд энэ бүжиг. Эдгээр бүгдээрээ манай ховсч гисэн. Энэ бүгдээрээ хүнийг сэрэхэд нэмэр орж байгаа. Чи сэрчгсэн одоо босоод юу хийх ёстой юм бэ? Тэрийг хийх ёстой шүү дээ. Ямар эрдэм сурах ёстой юм? Ямар замаар тэнгэрийн үйл хийх ёстой? Тэнгэрийн үйлийг тэнэг хүн хийдэггүй. Эрдэмгүй хүн хийдэггүй. Зүгээр хөөрч баясаад гүгээд идэг хүн хийдэггүй. Энэ том хязгааргүй уудам орон зай дээр нүдэ бочод хөөрөд баясаж явснараа би сэрчлээгээ гүйж явснараа чи тэнгэрийн үйл хийж байгаа биш. Энэ Монгол улсыг сайхан болгоход наад хөөрсөн сэтгэл чинь хангалтгүй. Аваачаад албан тушаал дээр тавьж тэр албан тушаалыг цаашаа яаж авч явах мэдэхгүй зүгээр л хөөрөдгүй байх юм уу? Гадны нэгэн хацраа хүрээд ирж штэ Монгол сайхан боллоо. Тэгэхээр нөөдөөс ингээл хий хоосон хийсгэлийн яриа суугаад байх юм уу? Нэг л тэнгэр яриад цээжэд илдээ, нэг л бясалгал яриад, нэг л одоо юу гэдгийг сайхан ерөөл хэлээд эсвэл нэг л одоо юу гэдгийг хэд тэнгэр нүдээ суугаад байх юм уу? Үгүй штэ хүмүүсээ. Тэгээд бид нар энэ аргын ертөнц гэдэг юм энэ дэлхийн ертөнцөө таних гэж хэдэн жил 20 30 40 50 жил наслахтай хичнээн юу таньчаад байгаа. Тэгэхээр чинь тэнгэр гэдэг чинь харалтаа дээшээр энэ том хязгааргүй орон зай юу вэ? Нүдээ бочоод зүгээр нэг баясчгүйснээр танихгүй. Тийм учраас заавал эрдэм сурна. За зөнгийн зүрхэн дээр байдаг зөн, хөх толгон дээр байдаг зөн, орон хүрдний цаана байгаа зөн, хөлний уулны цаана байгаа зөн, гарын алганы цаана байгаа зөн буюу хүрдүүдийг идэвхжүүлээ. Зүрхний хүрдийг хайраар идэвхжүүлдэг. Ээж аав эмээ өвгөө бодож байгаа хүмүүс. За та бүхэн мөнхийн дэргэд ээжгээ дуу тавина. Хамгийн хайртай дотны хүмүүсээ бод. Тэнгэр рүү бурхан болоод явчихсан хүмүүсээ ч бодож байна. Гаргалын бие. Бүгдээдтэй хол бие. 2 3 явна. Хава. Бүгдээрээ зүрхээ нээж мэдрээрэй.
Дэргэд чинь хин нэгэн хүн байна уу? Эсвэл хин нэгэнтэй зүрхээрээ дамжаад, хүн суугаараа дамжаад, сэрхүүгээрээ дамжаад холбогдож байна үгүй юу? Холбогдож байгаа бол тэндээс ямар мэдээлэл ирж байна? Мэдрий шүү хүмүүсээ. Гарлын нэр ховсын гүндлэг үүтэй эцсийн ариун сүнстэй эцэг үүтэй ариун яссан сэтгэл зүрх хайрамтай хол би яна нэг хоёр гурав тав тола юс За. За тэгээд. За орон хүрдүүд ингэж өгдөө. За бүгдээрээ орон өдрөө өөртөө бүгдээрээ төсөөлөе. Яг хөл нүцгэн. Хаач би хамаагүй зүлэг ногоонд зогсож болно, голын усан зогсож болно, өндөр уулын ороо дээр зогсож болно. Өөртөө төсөөлөе. Тэгээд тэн дээр чинь түг түмэн одод амьдчихж байгаа. Өдөр зуны ороо зөндөөлөг зогсдог өвлийг үдшин. Тэр нэг сайхан турган мөчөө эргээ санаж. Тэгээ орон хүртнээс одоргсын ирчим тавиад татъя.
Тэнгэрийн уудан орон зайд амьдарч байгаа өвдөөцийнхаа эцэг өвдийнхаа язгуур дээд өвдийнхаа оршин одрогсын гэрчмүүдээр дамжуулаад ирэх мэдээллүүдийг тосон авах хүрд сувгуудаа нээе орон. Тэрийг нээсэн тийм үү? Одоо тэргээр гэрчм болгож идэвхжүүлээ. Одрогсын холбоос улам бүр бүхлээ. Хапа. За тэгээд яагаад давхад заавал дуу тавиад идэв вэ гэхэлэр чинь угаасаа л эдрийн дутуу эрчмүүдийг энэ дууны хөг аваа энэ аялгуун чинь гэсэн сэтгэл тэгээд тэр үгийн амин чанарууд итгэжээдэг байхгүй. За тэгээд сайхан бие агаар өсөөлж агаар. Тэгээд хамгийн сүүл аяа тавьчаад өвөл өндрөл мөнх тэнгэрийн хураа тургуй ертөнцөөс энэ дэлхийд зочилж ирчээд тэгээд дэлхийн эрчимгүүтээ тэр тэнгэрийн гэр орноод оршуугаа марцчаад газрын амьдралаар амьдрал яваад байгаа шүү дээ. Тэгмээргүй шүү дээ, тий. За одрогсын эрчим гатан уулаа. Өсөөлөөрөө өөртөө залбирж байгаагаар, бутгаж байгаагаар, мөргөж байгаагаар, хүүж хараад, жаргаж, цэнгэж байгаагаар, баясж байгаагаар бүгд нь яаж бол яаж мэ эрхэлж хөргөөж газар дэлхийд эргэлдэж байгаагаар хөргөөж байгаа. Борж өгөл хүд арсан газараа бодно шүү. Хаан төрсөн. Улаанбаатар төрсөн бол аль нэг хүндэтгэлдэг хайрхныхаа ингэрт эсвэл гол мөрний ингэрийг бодож болно шүү. Хох тэнгэр хох тэнгэр хох тэнгэр хох тэнгэр хох тэнгэр хох тэнгэр хох хох тэнгэр
тэгээ хүн орон хүрдэрэл бүх мэдээлэл. Энэ тарих сайн ажиллаж явах хэрэгтэй. Тэгжээж нүүн ирсэн мэдээлэл. Өө тэнд янгинаад байна. Өө гарын алга ирвэнээд байна. Тэнд нэг тим харагдаад байна. Гэхдээ тэгээ яагаад байгаа цааш нь тэрийг тайлал та. Яагаад тэнд янгинаад байна? Яагаад тэнд ирвэнээд байгаа? Яагаад тэнд халуун өргөд байна? Яагаад тийм дүрс харагдаад байгаа? Яагаад тийм одоо юу анир сонсогдоод байна? Энийг тайлж уншил та. Наа тархич нь ажиллах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас орон хүрдээр эрчим болгож өглөө. Тархины ажиллагааг дэмжихийн тулд 5 мэдрэхүйн тархийг ажилуулахын тулд. За тэгээ бүгдээрээ цаашаалаа. За сайхан ховсоос гарахын тулд ховсод яаж явсан тэрншгээ уртаа амьсгалыг авдаг. 3 удаа сайхан урт амьсгаа авъя. За намайг команд өгж ижил хөдлөе шүү. Команд өгөөд хөдлөхгүй шүү. За ховсоос гарыг 1 2 3 явлаа. За сайхан дараагийн урт амьсгалыг авъя. Дараагийн урт амьсгалыг аваад ховсын төлөөс бүрмсэн гарья. 1 2 3 энэ тархины хурдүүддэх болгоомжтой арьсгал заавал командаар тушаал заавраар гарна. Тушаал заавар ирээг байхад хмоог хөдөлж болохгүй. Энэ ерөөсөө тоглоом биш хүмүүсээ тий. За хамгийн сүүлийн урт амьсгаа авалтаар ховсын төлөөс бүрмсэн гараад махан бие гар хөлнийхөө үзүүрээс зөөгөн хөлөж эхлэе. Явлаа. 1 2 3 ба. За маш зөөхөн. Одоо та нар удацсан цаг 30 40 минут хэвчсэн хөшчихсэн байгаа хүмүүсээ цаг 30 минут элбэг хэвчсэн байна. Тэгэхээр маш зөөхөн хөдлөн. Тэгээд орон дээрээ сайхан ингээд юу яа хөрвөө хүүхэд нэг өлгөнөөсөө задлахад яаж суняадаг үлээ. Тэр шиг суняа. Наад авсан их эрчим хийн сүүдээ тэгжээжж одоо хүчрхэгжүүлнэ. Тэгжээжж энэ авсан их эрчмүүд хийн сүүрээ тэр эдисийнхаа завсраар нэвчжээж эрчмийн асар хүчтэй сүлэлдэн гэдэг юм байна. Тэгээ махан би сүнсгэл биеийн хэмнэл сайн нийлнэ. Хоорондоо нэгэндээ сайн шүтэн барилгаж уусч өгнө. Дээрээс нь хоёр тархины ажиллагаа зэрэг ажиллахад боломж бүрдэнэ. Тэгээд одоо ховсын дараа нойр хүрээд нозоорсон хүмүүсээ унтж болно. Тарих амрахыг хүсч байвал унтж болно. Босоод айлтгаар хөдөлгөөн хийн. Ялангуяа нугасаа дагуулад хөдөлгөөн хийх хэрэгтэй шүү. Орон хүрдээр ирж байгаа нэг хэрчмүүд нугасаа дагж босоо голч буй тэр нуруу нугасаа дагж л доошо бүх бээрээ тарна. Заавал доошо гэхгүй бус гэрэлт рүүгээ тарна шүү дээ. Мөхийн хандлагтай байна. Унтсан хүмүүс ойл хамаагүй унтаад үз. Унтчихжээ яана гэдэг ойлголт байхгүй. Команд өгсөн учраас бүгд гарах ёстой. За тэгээд хөх тэнгэр гэдэг Чингис хааны агуу таринтай шивчлэгтэй үг байгаа. Гэсэн 3 багцаар 9 удаа хэлдэг. Тэрийг хэлж байгаа юм бол өсөн үсээгөө та нар хизээч орон хүрд чинь гинтэхгүй. Орон хүрд чинь үргэлж нээлттэй байх болно. Тэгээ орон хүрд бас газар дэлхийн хүрд адилхан шүү дээ. Тэнгэр гэдэг том агуу орон зай дэлхий ч өөрөө багтж байгаа шүү. Дэлхий дээр чинь ирсэн тэнгэр адилхан багс үнэлээ хийж явж байгаа учраас хөх тэнгэр гэдэг үг хэлэхэд сүнсгэл бие нийтдээ сэрхүү бие нийтдээ хүчртэй байгаамаа хүмүүсээ. Тэгтээ нууны юу тийм би сэрчлээ одоо болчихлоо хөх тэнгэр хэлээд би одоо болчихлоо үүлээ сайн хийж явж байгаа юм уу шүү дээ. Цаашаа дараа юу хийх гэж ирсэн хүн болгонд өвдлөлт хамахтай ирж байгаа шүү дээ. Өвдөөцийнхээ захаас даалгаврыг тэгээд энэ хорвоод хөвнөр оруулах гэж ирж байгаа. Аргын амьдралаа мэдээж авч аштайхан авч явахын төлөө ирсэн. Гэхдээ бэлэг амьдрал гэж бас нэг зүйл байна.
Энэ хорвоогоос Тэнгэрлэлдөө буцахтаа Тэнгэрийн хэр хэмжээний бэлэг эрдэм сурсан бэ гэдэг дээр чинь дөрөөлөөд цаашаа аль огторгой ертөнц рүү амьдруулах вэ гэдэг шийдвэр нь гардаг учраас Бал ертөнц гэдэг юм бэлэг ертөнц, сүмсгэлийн ертөнцийг Тэнгэрийн оршихыг таньж мэдсэн л байх хэрэгтэй. Таньж мэдээ дээрээс нь хувимраа оруулаа л гэдэг байх хэрэгтэй. Өгөгцөн оноогцсон даалгавар билүү. Тэрнээс биш энэ энийг хийж би яг энтэй адилхан үйл хийн. Тэр энийг хийж би яг адилхан тэрний үйл хийн. Тэгвэл биш шүү дээ хүмүүс. Тэгвэл тэр ганцаараа л төрөх байсан шүү дээ. Дахин чамайг төвлөхгүй байхгүй. Тэгэхээр хүн болон өөрсдөө хүмүүсээ. За тэгээд одоо энэ олон хүнтэй ярьж хөөрнө гэж юу аах вэ? Та бүхэн сэтгэлдээ чатан дээр бичиж болно. Тэгээ би энэ бичлэгийг хадгалагдаж байгаа л гэж найдаж байна. Сайн мэдэхгүй байна уу? Ямар ч рекорд хийж байгаа. Cloud гэдэг дээр нь рекорд хийж байгаа. Тэгээд хэрвээ рекорд нь бичигдсэн байх юм бол нийтийн сүлжээнд тавин бичигдээгүй болох боломжгүй. Тэгээд дараа нь та нар энийг дагаад орчиж болно. Угаасаа энийг нэг хүн удаа угаад идэгдэхгүй тийм үү? Хоол ганцхан удаа ичөө би цадцаа одоо ингэ насан туршдаа хоол идэхгүй гэж явдаггүй шүү дээ. Тэрэн шиг үдгээ цэвэрлэгэнд нэг удаа орчоод би цэвэрхэн болсон. Усанд нэг удаа орчоод одоо болоо гэдэг тийм хариулт байхгүй шиг. Энэ бичлэгийг дагаад хэд ховсон бороо улам сайн цэвэрлэгдэх боломжтой шүү хүмүүсээ. Хэрвээ энэ бичлэг хадгалагдаад та бүхэнд хүрч чадсан бол үгүй гэвэл энэ нэг янз янзын бичлэгүүд манай YouTube сувг дээр байгаа. Цэвэрлэгээний тэр хайрын өршөөлийн юу ч үлээ 6-7 бичлэгүүд байгаа. Тэрэнд бас сонирхоод орж болж шүү. Бид нар хинт ч муу юм хийгээгүй. Манай ховсыг буруутгадаг, үгүйсгдэг, өөртөө ховс гэдэг зүйлийг утга учирыг танихгүй байж хин нэгэн хүнээс хэзээ нэгэн сонссон ховс муу гинлээ гэдэг юмыг сонсчоод ховс гэдэг зүйлийг тэр чигээр нь дүгнжээд уучлаарай алдаа байна тэр чинь. Бид хизээч хинт ч муу юм хийхгүй. За тэгээд та бүхний бүгдээр цаг зав гаргаад тэ надад итгэгээд Баярлалаа багш. Үн цэнтэй хоёр өгөх юм уу? За сүүг юу яахгүй. Ууж болно. Аваж болох юм. Ууж болно гэж үгүйсэ. За тэгээд баярлалаа. Баярлалаа багш. Тэгээд 7 бүлгэмдээ тараад хамтраад хичээлж байгаа шүү дээ. Тэрнээс бүгдээрээ миний хөгжил рүү орох гэдэг хэрэггүй. Би бүх хичээлээ одоо сургалтуудаа зэрэг нийтэд явуулна. А зүгээр зохион байгуулалтанд оруулаад хүүе хаяа нааша цаашаа гэдэг ингээд тодорхой хэмжээний айл бүдгүүлсгээд явж байгаа. Утгаараа л бүхэн гэж яриад байгаа шүү юмсэ. За бүгдэнд нь амжилт хүсье. Та бүхэн ороо сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа багш. Баярлалаа. Энийг аялтаас үгүй уух юм уу? Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.